Би өнөөдөр нэг бүтэн өдрийнхөө яг бичлэгийг хий гэж бодлоо. Тэгээ манай хичээл болохоор ер нь амарсан. Би өнөөдөр болохоор гадуур сууж жоохон сүүлийн үед юу хийж байгаагаа харуулъя гэж бодлоо. Би тэгээ сая усанд харсан. Одоо нүрээ будаад тэгээ гарыг. Би саяны газраасаа гараад тэгээ явж байгаа зүгээр таарсан газар руугаа ороод суучих гэж бодож байна. Юм идэхэд ороод ирлээ. Би ийм юм болсон. Нэг нь болохоор нөгөө сая яриадсан харуулсны жуус, нөгөөх нь болохоор ийм төмстэй байгаад. Тэгээд төвчлөлт сая юу хөөрхөн. Тадаа. За идээд болчлоо. Одоо тэгээд яг бичлэгний гол зорилготой оръё. Ерөн сүүлийн үед сэтгэл зүйн байдал яг ямар байсан талаараа бас зүгээр хуваалцъя гэж бодлоо. Би болохоор яг сүүлийн 1 сар орчим ямар ч шалтгаангүйгээр нэг юм уналтанд амар орсон. Тэр нь ер нь яг яаж мэдрэгдсэн бэ гэхээр яг 3D одоо ингээд амьдрал дээр ингээд болохгүй байгаа юм уу явж байхгүй заяа хичээл нам сайхан болоод тэг ингээд ажил амьдрал болоод байгаа хэрнээ бүх зүйлс нэг юм зүгээр байгаа хэрнээ дотроосоо нэг яа болохгүй штэ тий яг юу гэдгийг мэдэхгүй ч гэсэндээ нэг л зүйл юмд болохгүй байгаа ингээд би мэдээд байна гэж байгаа юм шиг ингээд амар юм сонирн байдалтай бас байсан сүүлийн 1 сар. Тэр нь яг яаж илэрсэн бэ гэхээр заримдаа зүгээр л өглөө нүрээ угаах амар хэцүү. Заримдаа баруун нүрээ угаах байтугай орноосоо яаж босох вэ гэдэг надад амар хэцүү байсан. Зүгээр ингээд орноосоо босох бол заримдаа ингээд нэг өдрийн тий бүтэн өдрийн зүгээр газар зорилго ингээд орноосоо босох ч байд юм уу. Тийм байсан. Тэгээд яг дундын шалгалт ч юм уу тий яг хийх ёстой зүйлсээ бол хийгээд дуусгаад яг дуусны дараа болохоор би бүр яг ингээд гээд нэг юм авсгаа авч байгаа юм шиг болсон. Яад гэхээр нэг өглөө босох хэцүү байхад босоод сургуультаа явна гэдэг чинь амар хэцүү шүү дээ. Тэгээд дундын шалгалт биш ээ нөгөө сүүлийн шалгалт, учирлын эцсийн шалгалтаа өгөх бол надад бүр амар юм бүр арай ижил яг дууссан яг үндэ тийм үед ийм шалгалт өгнө гэдэг бол зүгээр л миний хувьд гайхамшиг. Тэг яг угаасаа шалгалтаа мэдээж өгөх хэрэгтэй. Тийм болохоор яаж хийж агаад бэлдээд өгөөд сайхан дуусгасан. Тэрний дараа бас манай нэг хамаатны ах эгч хоёр хүүхдүүдтэйгээ сөүлд ирээд сөүл очоод яг ингээд хүмүүстэй уулзаад ч юм уу тий ингээд нийгмийн харилцаанд ороод байхаар зүгээр заяа. Яг нэг юм гэртээ ирээд ганцаараа босны дараа яг тэр амар их юм аа мэдэрдэг. Тэгэхээр тэр нэг юм ганцаараа байгаас бас болоод байгаа юм биш. Ганцаардаа байгаа юм бол биш заяа. Тэгсэрнээ л нэг юм болохгүй байна да гэдэг юм нэг цаанаас яг юм гарч ирээд байсан. За тэгээд ер нь бол тэр үед би яг юу идэв вэ гэхээр зүгээр л өөрийгөө хайчдаг. Зүгээр л за өнөөдөр тий бас моргүй бол нэг хийх юм байхгүй бол зүгээр л орондоо бай тий. Зүгээр л одоо юу гэдэг кино үздэг юм уу, уцаа үздэг юм уу, эсвэл өдөржин унтдаг юм уу. Зүгээр л тэгээд бай. Одоо ийм сэтгэл зүй амар хэцүү байхад өөстөө одоо босоод энийг хийх болохгүй, тэрийг хийх болохгүй. Одоо ядаж өглөө босоод ор мороо хураад юм уу, ядаж нүүр мөрөө угаагаад өглөөний цагаа уучаач гэл яг тэгэхээр би бүр улам амар ийм унах гэдэг бүр яа би яачаад байгаа тий би юу болох байгаа юм гэхээр санагдаад байдаг болохоор яг иймэрхүү үед л би зүгээр л өөрийгөө ганцаар ингээд орхичдаг. Тэгэл хоолоо идмээрээ л идэн, идэхгүй бол идэхгүй, кино үзмээрээ л үзэн, орноосоо босвол босно, босгүй бол босхгүй. Тэгээд ер нь нэг иймэрхүү байдалтай сүүлийн шалгалт дууснаас хойш ойролцоогоор нэг 10 хоног орчим бол өнгөрөөсөн. Заримдаа яг өглөө босч ирээл нэг жоохон дасгал хийх ч юм уу тий гарч жоохон алхах ч юм уу тэгээл гэртээ ирээл амраал заримдаа болохоор өдөржин орондоо хитж байгаа л орой нар бонгот гарч жоохон алхаж орж ирдэг ч юм уу тэнийг ийм хинт ч юм харагдахгүй миний одоо юм хэцүү байгаа байдал хүмүүстэй ингээ уцаар яриа тий зүгээр байгаа юм шиг одоо харагддаг тэгсэрнээ яг ийм хэцүү байгааг мань болохоор яг би л мэддэг яг миний дотор байгаа хүн л мэддэг тэр нэг ийм бусад хүмүүс болохоор яг ихтэй өө чи одоо яасан сүртэй юм те зүгээр босоол ингээч те чи одоо юу н ядаад байгаа юм бэ ч гэсэндээ зарим ийм одоо сэтгэлийн сэтгцийн жоохон ийм
хүнд цаг үеэ туулж яваа хүмүүст энэ үг болохоор амар юм хүнд тусдаг. Тэгээ зүгээр л тэр хүмүүсийг ийм үед нь орхичж байгаарэ. Зүгээр л тэгвэл өнөөдөртөө амар өнөөдөр юу хиймээрээ дуртай юм хийгээд ингээд орхичдаг байгаарэ гэж бас хүсмээр байна. Хэрвээ ойр дотны хүн чинь те өнөөдөр ингээ амармаар байна, ингэмээр байна гэдэг зүгээр л ганцаараа байхыг хүсвэл тэр хүнийг зүгээр л ингээ орхичжээ гэж хэлмээр байна. За тэгээд өнөө өглөө болохоор би аюу дэжгүй босчихсон байхгүй юу? Ер нь бол өчигдөр гэхэд л амар юм сонин хүнд юм мэдрэмж мэдрэгдээл сонин бодол бодогдоод хичээсэн бол өнөө өглөө болохоор нэг юм өнөөдөр чи нэг амьдчмаар ч юм уу гэдэг нэг юм жоохон арай өөр ийм мэдрэмжтэйс ирсэн. Өнөөдөр гарч яваад нэг юм хийчмээр юм шиг. Яг хөө нэг юм чухал зорилго байхгүй ч гэсэндээ за ядаж гараад нэг ганцаараа гоё тайван нэг газар суучих гэдэг юм. Яг тиймэрхүү мэдрэмжтэйгээр босчихсон болохоор би одоо ингэ гарч ирээд гоё мэдээд сууж байгаа ганцаараа. Гэтэ яг хөө их амар зорилго бол байхгүй өнөөдрийн зорилго бол зүгээр л зорилгогүй байх. За юу. Яагаад гэхээр өглөө өгнө би зүгээр нэг кофе шоп цуугаад жоохон юм хий гэж бодсон байхгүй юу? Тэгтээ нэг юм амар хиймээр бол санагдахгүй зүгээр л ямар тач гармаар санагдсан болохоор за тэгвэл нэг юм шүлгийн ном аваад юутай шүлгийн ном цуглуулчих. Тэгээд утасныхаа хөлийг цуглуулчих. Тэгээд гарыг гэж бодоод юм гарч ирсэн. Тэгээд гэрийнхээ хажуудад нэг кофе шоп авах гэжсэн чинь тэр болохоор хаалттайсэн болохоор би зүгээр ингээ ямар ч зориггүйгээр ингэж энэ тэрүүгээр алхаж агаад яг эднийхээ ингээ гаднаас амар гоё харагдаад тэгээ дотор нь орж ирээд үзсэн чинь бас амар хөөрхөн юмнуудтай идэх юм бас бай харан за тэгвэл энэ цуучиг гээд ямар ч зориггүй явж агаад орж ирсэн. Тэгээ одоо ч гэсэн нэг юм нэг яг хий гэсэн юм байхгүй зүгээр ингээ ганцаараа байгаад ийм тухтай байгаад тий номоо уншихгүй байгаад зүгээр ингээл орчин тойрноо ажиглаад өнөөдөр зүгээр яг одоо цагаа мэдрэх гэж бол гарч ирсэн гэрээсээ. Тийм байна да. Өнөөдрийн зорилго бол зүгээр л зорилгогүй байх. Зүгээр л одоо цагаа мэдрэх. Тийм л байна.